За сайн байцгаана уу сонсогчдоо. За Ермөний ээж подкастын ээлжит нэгэн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Бум цэндийн сайн төгс гэдэг ихчтэй ярилцахад бэлэн болсон байгаамаа. За сайн байна уу та? Сайн байна юм да. Сайн. За сайхан аварж иж байна уу та? Сайхан аварж байна. Миний дүүгийн сургуулийн хөдөлмөр өндөр үү? Өндөр сайхан. За та манай подкастын сонсогчдод өөрийгөө танилцуулахгүй юу? За, эгчийн бомцондын сайн төгс гэдэг хоёр хүүхдтэй хамт амьдардаг. Одоо 45 настай ийм эмэгтэй өрх толгойсон хоёр хүүхдтэй зохион амжилттай эмэгтэй байгаа. Сайн төгс хичээгээ орооч гэдэг санал тавьсан юм. За, миний саналыг урилгыг хүлээж авсан танд баярлалаа. За, дүүдэд ч гэсэн маш их баярлалаа. Энэ өөрийнхөө нээж байгаа юм подкастаа урьж оруулж байгаад маш их баярлалаа минь дөө. Баярлж байна. За, баярлалаа. За, эгчийнх нь бага нас бол Баян хонгор аймагт өнгөрсөн. За, бага насаа бол ээж аврахын зэрэгт хүүхэд насаа маш тийм жаргалтай өнгөрөөсөн үед байгаа. Тэгээд хот руу 2000 оны ихээр орж ирсэн. Яг тэр үеэс эхлээд жоохон амьдрал маань жоохон аюу яасан л да. Доошсон гэх юм уу, ээж аваасаа хахацл үзээд тэгээд ер нь хотод суурин амьдардаг болцгоосон л доо. Би өөрийнхөө түүхийг одоо бусдад хуваалцъя гэсэн тий байсан. Тэгээд яг тэрийг маань минтүү бас яг мэдсэн юм шиг бүр арай юм үзтэй юм шиг үстэй. Үзэж харах юм болоо. Ихтэйгээ ингээ подкаст урьж байгаад маш их баярлалаа. За ингээд нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээ сайн төгс миний би өөрийн одоо амьдсан түүхээ ингээд хаваалцах бэлэн болоод байна. За ингээд би хоёр хүүхдийн хамт амьдардаг энгийн нэг эмэгтэй 2000 оны ихээр ингээ хотод шилжиж орж ирээд тэгээд ээжтэйгээ одоо гурлаа амьдардаг байсан. Тэгээд одоо зах зээлийн бас 90-ад оны сүүл 2000 оны их гэдэг чинь бас зах зээлийн хэцүү үе байсан л да. Тэгээд тэр үед ээжтэйгээ сайхан амьдарч байгаад ээж маань 2001 оны 1 сард өнгөрөөд би гэдэг хүн орон зай маань эзгүүрээ охины хамт ингээд хоёулаа маш тийм хүнд хэцүү байдалд ороод одоо нэг наашаа гих хүнгүй ер нь яг юм одоо хоёулахна амьдарч исэн охин маань 3 4-тэй байсан. За энэ хугацаанд би ээж маань өнгөрөөд 1 сарын дараа одоо манай нутгийн нэг залуу байдаг. Тэр залуу манайхаар одоо байн горж гараад надад туслаад миний одоо гарч ороход надтай хантай ингэж байж гадуур дотор ажлын минь хөөцөлтөд цуг явж хөөцөлтөж өгдөг. Айгуу тийм одоо бүртээ ээжигээ алдсан сэтгэлийн минь өгч өгчээсэн л доо. Одоо хамт амьдрын ч юм уу ямар нэгэн тийм одоо санаа бол байгаагүй. Тэр хүн одоо ингэж гэрт маань надтай ингэ амьдраад гэрт маань ингэж ирээд нэг сар гарангийн дараа ингэ хойдсон. Одоо би чамтай цуг амьдрья охин чинь одоо харин олж чаднаа гэдэг. Энэ болоод чамхан болоод хамт амьдрий гэж ирсэн. Тэр хүчээс эхлээл одоо ихчийнх нь одоо маш их одоо хүнд амьдрал өгчээсэн гэж чинь тухайн үед бол одоо мэдээгүй. За ингээд энэ хүнтэй амьдраад охин маань яг одоо тэр 3-4-тэй байх үед бол маш их одоо эсрэг миний аав хаана надад яагаад байдгүй бэ? Цэцэрлэгийн хүүхдүүд аюу их ааваар хөгж ирж таал намайг цэцэрлэгт хөгж өгөх юм гэж маш аавыг надаас тэгтэй байсан. Тэгээд би өөрөө ч тухай бас залуухан байсан учраас охиндоо бас тэр сайн эцэг бочих юм болов гэж бодсны үндсэн дээр хамт амьдарч одоо эхэлсэн. За уучлаарай яриаг нь тасалдуулсанд хоёлаа энэ хүнийг бүтэн нэрээр нь бас хэлэхгүй байж болно. Тийм манаас аюулгүй байдал нэгдүгээрт учраас энэ хүнийг ингээ бүтэн нэрээр нь хэлэхгүй байвал илүү дээр юм болов уу гэж бодож байна. За нөгөө хүн ч юм уу тэр хүн маань гэж яриул сонсогчд манаас ойлгоорой.
Тэгээд тэр хүн гэдэг ч юм уу нөгөө хүн гэдэг ч юм уу тий үргэлжлүүлвэл хаялаа. За уучлаарай яриаг нь тасалдуулсан. Тэгээд тэр хүн маань тухайн үед бол маш халамжтай одоо би товт ажил хийдэг гэсэн л ер нь ажилгүй байж чаддгүй тэгэхээр ажил хийгээд ирэх үед бол болтой гар хөл бариад халамжтай юм шиг санагцсан. Одоо охины маань хоцсомцайг угаад цэцэрлэг сургуульд хүргээд өчтдөг. Ер нь их боломжийн санагдчихсан л да. Тэгээд амьдарч явсаар бид 5 жилийн дараа би миний хүү миний гидсэн тэрсээ хүү маань ирсэн надад дээр. Тэгээд яг хүү маань гидсэн дээрх мөчөөс эхлээд тэр хүний одоо жинхэнэ зан чанар танигдаж эхэлсэн. Характер. Характер нийл гарч эхэлсэн. Тэгэхдээ тэрийг бол би бас яг тухайн үед бол бас ерөөсөө мэдэгддэггүй тийм хумсаа муур шиг охинд маань гаргадаг байсан гэдэг. Ажил мэдлэлтэй явсан үед одоо баг сартай жирэмсэн үедээ бол би ажилд үтээж ирсэн. Тэгээд ажилд явсан үед охины маань одоо задад зохиох дарамтлах ийм шалтгаанууд одоо маш их ингэж гараад жишээлбэл одоо малгайгаа өмсөж явсангүй гэх шалтгаанаар охины маань галын дэгээ төмрөөр ингээд цаахар болчихсон. Би энэ ирээн цаахар болчихсон ингээд одоо зодсон тийм үе хүртэл байсан. Мэдээгүй байсан юм уу? Ягаад анзаараагүй? Ягаад гэвэл би тухайн үед жирэмсэн байсан. Яг одоо төрөх учраас энэ чинь намайг түрээд гарсны дараа ирээн болсон байсан. Энэ нь багсаг зоддог байсан юм бэ? Тэгээд зоддог байсан охин маань яагаад хилдэггүй гэвэл хэлдэггүй шалтгаан нь бол одоо охины маань усмсанд оролцсон байдаг биш. Ер нь би ингээд ажил хийгээд ирэх охиныг усанд оруулсан шүү. Цэцэрлэгт явахт яг ингээд бэлэн болгоцсон ингээд бүх юм одоо ингээд одоо бэлэн юм шиг байж тэгээд охин маань цаав намайг усанд оруулсан ингэсэн ингээд тэгээд нөгөө надад бол ерөөсөө тийм одоо дарамтлж байгаа юм хамгийн гол нь охины маань маш их одоо намайг байхгүй үед юм сэтгэлзэн дарамтанд оролцсон байсан. Хоёрын чинь гих хүн байхгүй учраас би та хоёрыг одоо гэртээ чи шатаагаад явцгаа одоо гэрлийн утсаа чи маслуулах ч юм уу. Тэгээд гэрлийн утсаа чи маслуулаад хинч мэдэхгүй. Дүүгээ чинь би гараад ирвэл дүүгээ чинь би аваа явна. Ер нь та хоёр хөнгө учраас яасан ч одоо миний дур ээжтэй хэлвэл одоо бүр ээжтэй чинь нийлүүлээд ална гэсэн тийм зам хийсэн байсан. Яг охин маань болохоор хэлдэггүй байсан шалтгаан ээжийг алуулж хөдөө тий гэж боддог үднээс айгаад хэлж чаддгүй байсан. Тийм бид хоёрыг бол үнэхээр өнгөлж хамгаалах ах トゥ бол тухайн үед бас байгаагүй тий. Тэр хүний санаа 4-5 жил цуг амжихдаа одоо намайг өмгөөлж хамгаалах ах トゥ муутайг болсон гэж судалсан байж. Хүн ер нь бол бас ер нь мэдэгддэггүй юм байлээ. Айгу сайн хүн байгаад байдаг гадна. Тэгээд яг үнийг хэлэхэд бол одоо миний энэ юуг бол бүр ингээд дотроо одоо бодоод байхад бол дотроо бүр ингээд одоо санаатаагаар анханасаа ирэн санаатаагаар л манай дээрж одоо миний хэцүү байдлыг одоо далимдуулж гэх юм уу одоо орж ирсэн болов гэж би боддог. Яг үүндээ бол би тэр залууд одоо сайн мэн байгаад ямар нэгэн тийм бол үндэ бас байгаагүй тийм. Тэгээд охин маань яг тухайн үед 5 жилийн дараа гэдэг чинь яг 7-8 настай болж явах үе байхгүй яг одоо өсөж байгаа хүн чинь яг ингээд сэтгүүд ингээд маш ингээд хүн тийм зүйлийг одоо айдас тарама гэдэг тийм зүйлийг ингээд бүр суулгацсан. Гондуухан дотогшоо болсон тийм байсныг би их чинь анзаарсан. Гэхдээ би анзаарахтай болохоор одоо эмээгийн санаад байна. Энэ эмээ дээр зүучраас ер нь эмээгээс хойш ингээд дотогшоо болчихсон энэ хүүхэд гээд би тэр хүнтэй хамт ингээд ярьдаг байсан санаа. Арай битгэвчхүүдээ нөгөө битэг гэдэг юм болчих үдээ. Ингээд хитрхи эмээгийн санаа дотогшоо болоод байна. Яавал одоо охиноо
юу арай бас нийтч ингээд бусдтай нээлттэй юм цаваа болохгүй гэж одоо тэгэл тоглоомоос бай дагуулж явж ер нь бол өөрийнхөө хэрэг хэмжээнд л охин одоо олон нийттэй одоо ангийн хүүхдүүдтэй төрсөд өдөр болохоор ангийн хүүхдүүдийн дуудаж өрөх ч юм уу тийм ээ. Канаа мана үзүүл иймэрхүү юм аягүй одоо яадаг байсан л да. Зохиодог байсан л да. Тэгсэн хэдий ч одоо охин маань одоо айдсаар хүлэгдсэн байсныг бол би бол үндэ бас анзаараагүй юм. Зэн бас зөндөө юм болсон. Нөгөө хүн маань хүүгийн маань сар болоогүй байхад одоо ирдэлчгээд хүүгийн маань аваад харахгүй шин. Одоо бүр шин нэгс өнгөрж явахад өөрөө ээж мэж их рүү хөвж авал охин маань өвдөл ер нь тэрнээс хойш ер нь байс гэж өвддөг айгүй хэцүү болсон. Одоо өөрөөр нь хүүхэд учраас салж байгаа чи гэх юм нэг жоохон маргалдах ч юм уу ер нь бол айгүй сонио хүүхэд гидсэнд ирснээс хойш зам нь айгүй хувирсан ерөөсөө надад ч гэсэндээ айгүй зам нь хувирсан ингээл намайг ч ер нь болж өгвөл модалцах гээл түлхэж авах ч юм уу тэгэл миний хүүхэд нэтрэгээл нэг тийм нэг зам нь айгүй тийм нэг сонирн болоод ирсэн. Тэгээд нэг гараад нэг сарч болоогүй байхад нэг жоохон юмнаас маргалцсан чинь хүмүүгээ ингэ зөвөрл итэ хуцаа явдаг шиг хүмүүг аваад гэрмэлгүй яваад би ардаас нь өөрийнхөө дүүгийн их нэртэй ингэ цуг очиод харсан чинь ээжийнхээ хажууд над руу одоо нэг тасгуур гэдэг шүү дээ. Одоо зөвхөн өмнө юм төмөр тасгуур гэдэг да. Тийм юм аваад чидсэн над руу тэгсэн чи би нөгөө ээжээ гэдэг дааш шуулсан чи яг толгойн баруун талын илүү зүүн тал одоо нэг том сорь байдгийг дээр оноод ингээ зоогдсон нөгөөч нь ямар юм бэ тэгээд жод юу миний хөхнөөс чинь бас ингээ сүү асагаас сүү хоёр ингээ холилдод хүүгээл авах гэж очсон би уул нь одоо нөгөө сар гарантай хүүгээ маань аваа явцсан учраас тэгээд ерөнхийдөө би бол тэр хүний зан характерыг яг тэр үеэс эхлээл ер нь мэдэрч эхлээл ихсэндээ тэгээд хүүгээ нэг яг нөгөө ээж мэж нь нэлээ настай хүн байдаг учраас одоо ч байгаа л да ээж нь. Намайг бодвол бас энэ тэр хүн бол 8 уу эцэг хийсэн. Тухайн үед бол ээж нь ч байсан аав нь ч байсан яг хоёр тийшээ болцсон болохоос биш аав ээжтэй бүтэн 8 болоо. Тийм ах トゥ олуулан гэх юм уу. Тэгээ ээж нь бол яаж ч чаддгүй юм байлээ бас айд үнхээр зайлуулсан юм болохоор чадахгүйсэн тухайн үедээ бол тийм яаж байгаа юм бэ чи хүүхэд алах нь штэ тэгэл би хүүгээ нөгөө бирман машинтээс учраас би хүүгээ нэг тархи хаглуулж аваад хүүгээ аваад гэртээсэн чиний дараа нэг бараг 8 хоног вэ баг 10 хоног ирэхгүй байж байгаа л уучлаарай ханаа манай үгээ санаад та гурван санаад намайг ста уучлаарай арх уусны буруу гэдэг ингээд хүрээд ирж байгаа байхгүй юу тэгэл хурж ирээд нэг хэд хоноод тэгээ яг ажил нь эхлээд ажлаа хийгээд явцсан нэг өдөр би охиноо усанд оруулж исэн чинь би ингээд цагаан ирээ болцсон юу сорвжод ингээд юмар цахаад ингээд сар тавлаад ингээд тэр нь унаад сар үлдэж байгаа тийм одоо юу нуруунд дээр үе минь охин энэ яасан бэ гэсэн чинь ээж аав таныг одоо төрөх гээд өвдөд явцсан юм гээд чичээх үе чинь намайг ингээд галын тэгээд хөнгөөр зотцсон юм аа юу малгай өмсөж явсангүй гэдэг малгай өмсөж яваагүй гэсэн шалтгаанаар хүүхдийг тийм амарлтал зодчих юм уу ер нь бол намайг байхгүй үед бол нэг жижиг шажиг юмнаас л ингээд хайгаад гар хөлрөө юм уу мар тий цохох мохоо одоо утасны тэлбэж мэлэгчээр оруулах ч юм уу тиймэрхүү юм уу ингээд гар хөлрөө нь оруулах ер нь оруулах маруулдаг байсан билээ тэгээ би өөрөө охин нэг хэлэхгүй хоёрт би ил харагдах шахахгүй болохоор би бас өөрөө одоо бол миний охины сэтгэл зүй бас харьцангуй гайгүй басаа одоо тэгтээ бол одоо 20 21 настай үеийнхэн дундаа жоохон юу одоо татгшин ер нь бол татгшин гэж өөрөө нээлттэй болгож ерөөсө чадахгүй байгаа. Хэдий оюутан болсон ч гэсэндээ анги хамт болно гэж хэлсэн. Зүгээр яг ингээд хүнтэй ингээд харьцахад бол хөөрхөн нийтэц ингээд хүнд тосрох гэсэн ер нь бас яг өөрөө ингээд хүн дээр очиод нээлттэй байж чаддаггүй татгшин. Хүн өөрөө гэвэл юм ярина
хүн өөр нь гэхгүй бол одоо нэг тэгж дуурайд юу яагаад нээлттэй байж тийм бол байж чаддгүй. Амьдрал дээр ч гэсэндээ бас ингээд аюу тийм баг надаас илүү ингээд юу яатсан хашир шуудсан ч юм уу. Тэр болохоор зэрэг мөндөө юу яасан л да. Тэгээд тэр 90 цагаар болсон байхаар нь тэр өөрөө ажлаас ирэхдээ чи одоо миний охиныг ингэж зоддог юм бэ? Чи манай гэрт ирчгээд би хэдий чиний хүүг гаргасан ч гэсэн би бол үр хүүхдээ одоо ингэж хүн амтны зодолт ирэх хүн бол биш ээ. Чи яваа. Намайг өмгөөж хамгаалах ахгүй байхгүй ч гэсэн би хэлдэг ярьдаг газар нь хэлж ярина. Одоо чамайг явахгүй болвол гэж хэлсэн. Тэгээд би хөөгд гаргасан. Тэгээд гуцаа аваад гараа явсан. Сар гарan басан. Тэгээд тэр хугацаанд нөгөө хүү маань юу хасуураад бүр хатгаа аваад сэхэнд орсон. Тэгээд би одоо арахгүй ирэхэд нөгөө эргэлтч байхгүй, памперсны мөнгөч байхгүй. Би ч одоо нөгөө ялах ажил хийж чадгаа болцсон байсан хувьд бол тэр хүний л гарыг хардаг болсон байсан. Яг үнийг хэлэхэд бол тийм. Тэгээд нөгөө хүнээ дуудаад одоо ингээ хүүхэд имлэт хвчлээ памперс юм гаднаас им тарай гэд ингээд хэрэгтэй наа имлэг тийм болохоор эричээ гэд ингээд дуудаад уцаар яриад дуудсан. Тэгээд тэр хүн ирсэн гэхдээ ирээд бид хоёрт бид хоёрыг иргээд одоо бүх юм маань хангаж ингэж өгсөн. Тэгэхдээ охины маань одоо манай эгчээс би эмнэлэг хвтгчтэй охиноо ээжийнхээ дүүгийн үлдээсэн байсан. Тэгээд үлдээсэн байсан чинь охины маань ээжийн одоо дүүтэй хоёулаа эргээгээд очиж аваад тэгээд манай эгч болохоор зэрэг бас 4-5 жил надтай цуг ханилсан болохоор үнэхээр л одоо ээж юу дүүгийн эргэж байгаа юм бодоод одоо охины маань нөгөө явуулсан чинь замдаа одоо нэг шийдэл арх аваад нөгөө түүц тэр үе түүцүүд аягүй их байсан. Тэгээд түүцээс ч илүү одоо арх аваад юу замдаа охинд маань чихэр жимээс тэгээд өөрөө арх аваад гэртээ ирэнгүүтээ зам тэр арх ууцсан юм шиг байна. Замдаа ч юм уу гэртээ ирэх юм уу. Тэнгүүтээ охины маань чи яасаа одоо ээжтэй хэлтээ. Би чамаас олж юу хүүтэй цуг амьдэрч чадахгүй байна. Чи бид хоёрын донд хов хэлж юу хэрүүл үсгэлээ. Яс их ховчин чигээд энэ тосч чи намхан зогсчээд тэгээд цаана хажуудаа намхан зогсож байгаад одоо өмсчихсэн юу хүнд нь тамхи татахта чүдэнцээ одоо асаачаад явсан юм шиг байна. Би бол одоо хажууд нь байгаагүй болохоор ингээд намхан зогсож байгаад асангууд нь өөрөө гараа явцсан юм уу. Эргэж орж ирээгүй юм шиг байлээ. Тухайн үедээ бол тэгээд охин болохоор зэрэг хэсэг ингээд их хүчиж ингэж нөгөө юу хүн ингээд нялаантай учраас гараараа ингээд гүвгэж үзсэн гаранд нь нөгөө нялаан нь алдаад ингээд гар марын төлөвтэй тэрэнгүүт гараад гүйтсэн. Гарч гүөхтэй хажуу айл хажаа манайх ингээд нөгөө түрээсийн хашаанд байжсэн олон айлтайсэн. За нэг айл нь аваа хүнтэй байж байгаад хажуу байслаараа надад гэж хэлээд гүйцэн маань. Тэгээ нөгөө айлын хоёр хүн маань ингээд охинтой охин ингэж хоёр талаас ингэж хамж барьж авахгүй ерөөс гүйцэхдэггүй. Тэгээ гүйж явж байгаа шатах байсан юм шиг байна. Тэгээд хамж барьж авч одоо нөгөө галын унтраагаад над руу одоо охин чинь ингээд түлхэгчлээ гэж бас уцаар ярьсан. Тэгээд би хүүгээс ихэнд шууд үлдээгээл өөрөө тийм эмнэлгийн гуцтай тавчтайгаа тэр чигээр атуулсан цугаал. Үгүй атуулсан такси барил хурж ирэл. Тэгэл охиноо аваад охин яг намайг ирэхэд ер нь бол охины маань төрөний тэр гэрч аваа явах гэж байсан. Би ирээл охиноо аваад гэмтлийн эмнэлэг рүү явал. Тэгэл охин бид хоёр бол 6 сар тэнд хэвчсэн. Тэр хугацаанд бол одоо эргэлтэж байхгүй. Охин маань маш гүн төлөвлөлттэй. Өөрийнх нь одоо ирүүл гэсэн газар болгоноос одоо ингээд арьс аваад тэр нь хүрхгүй сүултээ надаас авсан. Тэгээд ер нь бол төлөгдсөн хүн гэхээсээ илүү арьс авахгүйсэн би хүртэл тэрнээс илүү амар өвддөг юм билээ. Хорсоод тест. Тийм миний охин яаж одоо төлөвлөлтийн тийм амар гүнзгий гэж үлддэг өвчнөөс гадна эрүүл газараасаа бас яаж арьсыг аваад нөхөрсөн бэ гэдгийг бол би одоо арьс авахгүй ингэж нөгөө мэдэрсэн. Тэгээд ер нь бол охиноосоо илүү би маш их гүн шокнд орсон. Охиныхон тэр байгаа байдал бүгд үнэхээр одоо
би бол өөрийгөө зөвхөжсэн тухай үедээ би тэр хүнийг амьдралдаа одоо гэртээ оруулаагүйсэн миний охин үдэд ингээд түлэгдээд ингээд 6 сар хэвтэрч байж ахгүй гэж бодож маш их одоо шаналдаг байсан. Байхгүй эмэлгээс ингээд хүүчээс ихэнд ирч бүгдээ үгээл намайг айгүй дууддаг. Тэгээд хүү маань бас ихэнд бас 20 гаруй хоноо айгүй их удаан хамгийн их удаан хэвтдэг. Тэгээд одоо байсаж байгаа хэвтэл гараад нөгөө энэ дүүргийн шихэний эмнэлгийнхэн болоод бүр антгаа та хоёр хүрээд ирүү гэж бүр нэг таньдаг хүнээ огтдаг шиг тийм болсон байсан шүү дээ. Бид хоёр тэгээд нэг хүн маш ихэнд хэвтээд гарахт нь охин бид хоёр хөвчээс учраас нөгөө түлхэнхийн би өөрөө хоёрын юм хүүхэд одоо нөгөө нэг харах гасамжгүй түлхэнхийн тийм хүнд өвчтэй хүмүүсээ ажууд жоох хүүхэд байлгаж болохгүй гээд тэгээд хүүгийн маань харах хүнгүү би юу тэр хүний нэг их чинь надаас одоо баг их чинь надаас 1 сарын өмнө төрсэн байсан. Тэгээд хүүхдээ хүртэгээ тийм ихчээсэн. Тэгээд би юу хүүгийн маань юу яагаад өгөөч хараад өгөөч. Бид хоёрыг одоо охин бид хоёрыг эмэлгээс гаргаад гартал нь одоо хөлж байгаа ч тэгээд хүүгээ бид хоёр эмэлгээс гараад ирээд авъя гэдэг авчид хүүгээ өгсөн чинь 7 хоног буюу хүүхэд ч уйлаад байна. Хүүхдээ аав гэдэг яг тухайн үед охин ахад 2 дахь хаалганд орох гэжсэн. Эхний хаалганд орсны дараа хоёр дахь хаалганд орох гэхэд хүүгээ аав гэдэг эмнэлэг дээр одоо гэмтлийн эмнэлэг түлхэнхийн төв рүү авчирч ирээд өгсөн. Надад тэгээ хүүхэд байх ямар ч арга байхгүй. Хөрх юм тэр түлхэнхийн эмчнэр юу тасгай эрхлэж бүгд бид хоёрыг одоо мэднэлтэй одоо тухайн үед бид хоёртой цуг гिचсэн хүмүүс ч гэсэн одоо мэджил байгаа. Ингээд ярихад бол бас зарим сонсож байгаа бол тэгээд хүүгийн маань хүрээд ирсэн би университет дээр одоо нэг бэрхчигээ дуудаад бэрхч маань хүүгийн маань урууластаас тэр өөрөө хөхгүй шүүгүй хүчээ би хүүгийн маань ойрлуулаад урууластаа хүртэл аваа явсан. Гатуусанд ойрлоод цогцолж өгөө ойрлоод явсан гэсэн. Тэгээд бүр хамгийн хөлсмөс насаарцаа хамгийн аймаар өдөр тэр байлаа гэдэл одоо ч гэсэн ярьдаг. Охин бид хоёр чинь бараг хавар ихэж яхад шахуу эмчилж хөвтөө намар гарч ирсэн шүү дээ бид хоёр чинь. Бүр намар эс бараг 10-11 сар төгч явахад гарч ирсэн бид хоёр. Тэгээ бид хоёр гарч ирэхэд гэрт ирэхэд гэр гал хөсчгөө төлөө нүрсчгөө ийм зүгээр л ханхаа юм жижиг гэр өгцөн. Тэгээд бид охиноо хүнчлээ тухай 9 өдрөн бол бид хоёулаа хамаг хүнчлээ дээрээ нүмерж унтаал тэгэл маргааш нь хүүгээ очиж авах гэж явсан. Тэгээ хүүгээ очиж авах гэж явхад бол манай ах дүүнэр их чахнаар одоо түлэн нүрс хоолон гээд бид гуравтал бол бас өвлийн 3 сарыг давах хэрэг юмыг бол бас өгсөн бэлдсэн байсан. Тэгэл ирээд нэг 3 сар хэртэй болоо 3 сар гарan болоо ахаал бид гурч одоо нөгөө юуг түлэн үрсчгүй хоол унтчгүй болоо. Тэгээд хүүхдүүдээ би ч хооронд нь тэрвэрлж охин маань ирнэ юм барайстай тэр айгүй том хаалгаа юуны ард гарсан. Охиноо дүүтэн тэрвэрлж хэвтүүлж байгаа л дээр нь баахан зузаан хүнжил юу нөмөргөж хайчил. Тэгээд би ч өөрөө хашааны хаваарын эзгүй айлын хашааны банц хуулаад тэгтээ жоохон орой харахгүй болохоор нь хуулнаа. Тэгэхгүй бол гигээтэй бол бас нэг хүн амтан хараад хүй хаагээд яах байх гэж бодоод одоогоор бол хулгай хийж байгаа ч юм уу яач ч юм тий одоо нууцаар тэгэж одоо нэг ганц 2 банц өөрийнхөө чадлаар чирж авчирч ирж халаан төлн. Тэгээ нэг хөх маань бүр ямар цүүгүү болсон. Тэрэн дээр би өөрөө маш их ядарсан юм шиг байна. Өс маань цагаан болсон. Тийм би чинь тэгэхэд чинь нэг 34 тавтай л. Тэгэхдээ
Тэгэл өвс маань нэг өглөөл өвс маань цав цагаан. Тэгээд хорооны нийгмийн ажилтнууд тусалсан. Одоо юм уу үнэхээр бас тэр бол маш их тусалж исэн. Тухайд бол тэгээд тэрний хажуугаар бас ингээд хүүхдүүдэд памперс хүүгээ би бүр ингээд хар цайтай чихэртэй хар цайгаар ингээд угчдаг байсан чи сүүлдээ бүр ингээд өдөрдөг цайны мөнгө остохоо болчихдөг юм билий хүнд чинь бас тэгээд нөгөө хүү маань ингээд юм идэхгээл ам ангалзал ойрлоо нялах юм чинь охин маань ингээд бүртгийнээ бас ингээд хөвтөртэй би тэгэл хав орон дэлгүүрээс очиод ингээд хүүхдийн мөнгө буутал титэн тийм юм зээлэж гэж үлдээж одоо нөгөө зээл бичгүүн остгоо барьсан надад одоо дэлгүүр хошоо юм би өөр ажил чинь нөгөө нялх хүүхдүүтэй тэгээд хүүгээ нэг өдөр бүр аргаан бараад ерөөсөө юу яа дөө асрамжийн газар авчиж төхөх гэж бодоод хүмүүс тэгэхэд нэг 6 7 8 сартай байсан юм хөргөө ямар ч гэсэн ой хүрээхгүйсэн. Ингээд нэг уртаа ингээд би нэг үрдэг юм өргөч хүүхдийн нэг юм байдаг шээ юу гэдэг юм одоо өргөч. Тийм. Тийм юм дээр хүүгээ суулгаад ингээд асрамжийн газар одоо өнөр бүлгээд манай урд хамталт байдаг. Энэ газар руу ирээд тэгээд тухайд бол 5 дахь өдөр ажилчид нэлээд одоо нэг тарж исэн үе байсан болохоор сүүлийн нэг багштай л уулзсан юм шиг байгаа. Одоо бодоод байхад. Тэгсэн чинь тэр багш за та сайн бодорой хичээ. Та яг хүүхдээ ингээд манай байгууллагт ингээд өгөөд 3 сар тутамд нэг удаа эргээд гэх юм. Тэгээ хүүгээ 18 нас болтол авахгүй. Манайх бол одоо ингээд улсын байгууллага учраас ингээд улсаас хүүгээ чинь ингээд том болгоод 18 нас хүртэл болол ингээд өгнө за хүүгээ нэг 3 сар тутамд эргээд ээж болно. Тэгтэл ер нь эцэг гэхгүй ингээд ээж нь байгаа хэрнээ юу ийм асрамжийн газар гэсэн гэдэг бол ийм ялах хүүхдэд бол бас хүүхдээ чинь хэцүү гэж надад хэлсэн. Тэгэхээр зэрэг би одоо хүүгээ үлсгэж орхиулж ирснээс одоо улсын байгууллага хамаагүй 18 хүртэл буцаагаад авчих юм чи өгчэй гэж бодоод тэгсэн чинь та юу одоо манайх тарж байна та энийг бодож өнгөрөөгөөд хагасан бүтээсэндээ бодоод нэгд өдрөөс ирээрээ гэж. Тэгээд би гараа явж ирсэн чи охин маань аваа гайгүй босоод явдаг болсон байсан учраас охин маань хажууд хөөрхөн зэрэгцэж гүгээд уйлаад ээжээ ийм хөөрхөн дүүгээ тэгээд тэр багш болохоор зэрэг миний нэг таньдаг хөдөөний хүн байгаа та энд яаж ирснээс айлд өргүүлэх юм уу тэгвэл би та нарыг холбоод өгье гэсэн байхгүй. Тэгэнгүүт нь би энэ асрамжийн газар нь биш өгөхөө байсан тэгвэл айлд өргүүлье гэж ингэж бодоод тэр болоод яриад тэгтээ нэг хагасан бүтчихсэн сайн бодож өнгөрөөгөө нэг тэгээд ингэж яриа явсан чи хажууд хүүхэн гүгээ би дүүгээ хүнд юм та яахад хүндхгүй та хасан хамаагүй ээж дүүтэйгээл үлдэхгүй гэд ингээд уйлаад гүгээд би ч гэсэн өөр ингээд уйлаад асгалтал уйлаад тэгэл гэртээ хүрээд ирсэн хүүхдийн заяа завд гэж амар хөөрхөн гэртээ хүрээд ирсэн манай гадаа нийгмийн ажилтан 2 хүнтэй зогсчихдаг юм. Тэгээд би тэгсэн чинь нэг ажилтгаа сайн хичээ би хаана гайгүй юу хүүхдүүд нь гайгүй юу энэ 2 хүн буйны юм өгөх гэж яваа гинэ буйны юм өгөх айл байна уу гэд тэгсэн би танахыг заагаад өгчлөө дагуулад ирлээ танаад гэд тэгээд зөндөө их одоо гурвалбудаа тэгээд хүүхдэд идэх кашу ийм юмнуудыг авчирч жогод тэгээд би энэ хүүгээ охин маань болсон учраас яаж ч одоо хоосон хонсон байсан ч би одоо хүүгээ болов охинтойгоо өсгий гэсэн бодолтой болсон. Тэгээд бид гур болол дохолттой хоолгүй тэр цагаас хойш бол гуруулаа дажгүй гэж боддгийг та би бол тэгэл охиноо хүүгээ охинороо харуулаад тэр үед нэг хэсэг нэг өдөр өнжүүлэх хүүхдийн нэг цэцэрлэгийн өдөр өнжүүлэх гэл тийм юм хүүхдээ өгвөл тэгэл ажил хийж эхлэв. Тэгэл ер нь бол
тэдгээс үдийг хүртэл дайчгүй явсан бид гур болов их дайчгүй би бол одоо бас өөрийгөө нэг актив тийм одоо арчаагүй гэж үндэ бас боддгоо магадгүй өөрийгөө мөржиж болно л доо. Тэгтээ бол би бол архич чуудгүй тамигч татдаггүй бас хүүхдүүдтэй нэг тийм амар ширүүн дөрвөн зан гараад хөөгөө туугаад байдгүй. Ер нь бол хүүхдүүдээ өөрийнхөө хэр хэмжээнд хайрлж өсгсөн. Ингэж хайрлж өсгөж явж байхдаа хүүгийн маань эцэг хүүхэд төлөө одоо охины маань шаталсан гэд 20 жилийн ял авсан. Тухайн үед одоо шаталсны дараа охины маань нэг юугүйд гал авцсны дараа шүүх хурал нь болоод 20 жилийн ял авсан. Тэр 20 жилийн ялаас өмгөөлөгч нь ингээд 2 жил асуулаад 18 жилийн ял авсан боловч 8 жил суугаад гарсан. Одоо яаж гарсныг сайн мэдэхгүй. Одоо нөгөө ажил хийгээд жил нь гасах тийм өршөөлийн хуулиар гарсан. Болсон байсан чинь нэг өдөр хүү маань ээжээ миний аав гэд нэг хүн над дээр ингээд сургуульд тараад явжсэн чинь аавын дүү надаас чиний дугаар хийдэн бэ гэд нэг пэсэр би аав чинь дүү байна гэд миний гадшин би утасны дугаараа өгсөн байсан чинь миний аав гэд нэг хүн надтай уулзъя гэж ирээд яриад байна ээж би яах вэ гэд тэгсэн. Тэгэхээр зэрэг одоо миний хүү өөрөө аав эцэгээ одоо мэдэхгүй ч гэсэндээ чи өөрөө яамаар юм гэсэн. Би нэг уулзаж үзтiin билүү гэж бодоод байгаа ээж. Гэсэн мэхгүй. Би бол хүүтэй болол одоо эцэг чинь одоо их чинь ингэж хөрсөн тийм юм гэж ерөөс хэлээгүй. Охин бид ерөөсөө яриаггүй, ерөөсөө хэлээгүй тийм. Миний хүүгийн буруу гэж байх. Би тэр хүүхдээ тэр хэлээч яах. Тэгээд би хэлээгүй байсан. Тэгээд би одоо автогаа ууцчаад ирээгээ. За миний өөрөө мэдж байгаа юм бол тэгээ гэхдээ чи гэр мөрийн бол одоо зааж өгч болохгүй шүү гэсэн. Би зааж өгөхгүй. Би 16-д уулзчаал тэгээд хүрээд ирнэ. Тэгээд би ажил дээр юм байсан чинь би явж байна. Ацчлаа эмээгийн очих гээд явж байна гэд. Тэгээд очиж уулзаад нэг өдөр л би бол хонолохыг бол зөвшөөрөөгүй зүгээр уулзчаад ирээрэл гэсэн. Тэгээд эмээгийн очиод оройн хүргүүлээгүй 16 дээрэл хүргэсэн гэсэн гэрийг бол мэдгүй байна надаа. Тэгээд 16-аас гэрлүүгээ тэгээд 9 өдрөөс хойш би ахич тэр аав гэдэг хүнтэй уулзахгүй. Ер нь би аав гэдэг хүний огноос одоо авгаас солиулмаар байна гэж. Хүү надад хэдэн настай байсан бэ? Тэгэж уулзж авах үедээ? 5 дугаар анги байсан. Найдын сонсоо яг аав одоо миний бодож исэн шиг гоё аав шиг байж чадаагүй. Буцсан байсан, сохтуу байсан. Тэгээд ер нь бол би энэ аав гэдэг хүнээс байна. Ээжийнхээ нэрээр авах. Тэгээд ярьжсэн. Утсан тэгээд бас хийж байгаа дугуйн хин гэхээр аав хүн залгаад тэр хүн залгаад би аав гэж хэлэхгүй тэр хүн гэл ингээд үүдэг. Тэгээд зөндөө залгуулаад ахаар нэг удаа би авчаач чи гэж гисэн чи үгүй би авахгүй гэхээр би авсан байхгүй утсан. Би утсыг авсан чинь хүнд гэмт хэрэгтэй тийм газрын одоо мөрдөн байцаагч хүн байна. Та энэ утасны дугаарын хүн мөн үү гэдгийг надаас за тэгэхээр би гайхаад үеэсэн би өмнө би энэ дугаарын хүмүүс ямар хэрэгээр яагаад залгаж байгаа юм бэ гэж гайхаад асуусан чинь та одоо тэр хүн одоо таних уу би таньнаа ингээд тэр хүн бол одоо манай хүүгийн гэсэн чинь хамгийн сүүлд одоо ярьсан залгасан дугаар маш одоо энэ дугаар руу залгасан. Тэгээд өөртөө ч холбож юмаа юу одоо байцаал гэх юм уу. Тэгээ байцаал гэнэ гэсэн. Тэгээд би явж очиод яасан тэр хүн юу ахад өршөөлөөр гарчгаад. За 2023 онд юу өршөөлөөр гарчгаад тэгээд 2025 оны 9 сарын 21-ний үед 21 сарын 21 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 үед 21 сарын 21
одоо хэрэг хийсэн байсан. Тэгээд энэ хүн бол ер нь ерөнхийдөө бол миний амьдралыг ингээд ер нь там болгосон. За яг хөөрхөн хүл надад зайсан юм да. Тэрнээс бол ер нь бол миний амьдрал айцгүйс, миний охины амьдралд айцгүйс давсан хад арсан зүйл шиг амьдралыг бид гомрыг туулсан. Энэ бүгдтэй тэмцээд энэ бүгдийн ард гараад одоо л нэг гайгүй болох нь гэдэг амсгаа аваад байж итэл би өөрөө ажил хийдэг байсан чи ерөөс ажиллаа хийж чадхаа болов. Жохон бүрэнхий болохоор бүрэнхий нэг ажил тараа нэг дамаа үеийн цагт 6 мугаан өнгөрөөл явахаар замаар гарч чадахгүй, машин харагдахгүй. Явж байгаа машинаас харахгүй, хол явж байгаа машины урдуур орчихгүй, иш маш олуулаад дээр доор гисгээд ирсэн нэг л болчихгүй. Тэгээд ажил дээр ч гэсэндээ дандаа нэг дутуу юм хийгээд гэдэг ингээд айгүй их тэгдэгээс одоо юу болваа гэдэг эмчилт очиод үзүүлсэн чинь нэг нүд маань ажил дээр чинь хараа алдсан байсан. Тэгээ нөгөө нүд маань болохоор зэрэг юу одоо 4%-тэй. Тэгээд Монголд эмчлэгдэх боломжгүй. Монгол хэлээр нь дэлхийд эмчлэлээр нь 4 төрлийн өвчтэй юм байлээ яг одоо нүдэндээ. Тэгээд одоо ингээд сохрох өвчин гэдэг бол одоо цаг хугацааны асуудал болчиход байгаа юм байлээ миний хувьд бол. Тэгээд охин маань энийг сонсчод миний охин чинь ангаахсан. Тэгээд охин маань энийг сонсчод нөгөө сургуулийн багш мөшөөс асууад өөрөө ч гэсэн судлаад ингээд гадаад руу явж эмчлүүлэх боломж хэрэм бол гэж хайсан. Тэгээд одоо Хятад, Япон, Солонгос, Герман руу хүртэл ингээд юу явуулсан. Одоо мэйл явуулсан. Миний өвчний түүх ингээ явуулахад Франц руу явуулсан. Тэгсэн Францын 3 имлэг рүү явуулахад нэг л имлэгээс хариу ирсэн байсан. Таны нүдийг бол одоо энэ ээж тань нүдийг бол эмчилж сэргэн гэсэн бол байхгүй. Ийм бол одоо байхгүй. Харин одоо энэ байгаа нэг нүдний 4% нь яг хадгалж үлдэх хэрэг эмчилгээ бол манад байна. Ирж үзүүлээрэ гэсэн тийм одоо хариу авсан. Тэгээд энэ хариу бол үнэхээр бас нөгөө хонглын үзүрт гэрэл гэдэг шиг маш их юм итгэл найдвар нэрээ яваад очиод яцал сохрохгүй юм байна гэсэн бодол байсан чи би одоо охинтойгоо ТВ-с болон одоо СБН тэгэл ер нь эрүүл мэндийн яам өөр одоо өрг сайт мэт гэдэг зөндөө сайт одоо зөндөө газруудаар явсан бол ТВ-с бол өстө боломжоор надад миний өвчний түүхийг хэлээд ингээд бичлэг юу юм маань ярилцлага маань аваад одоо мэдээний хажуугаар явуулж гисэн. Тэгээд таны яриаг сонсоод одоо уйлгаал хит удаал одоо дунднаа ингээд асуултсаа асууж чадахгүй хоолой зангираал ингээд байж гин. Яг юм кино шиг амьдрсан юм хэцүү хүнд өдрүүд ингээд дууссан байгаасай гэж дүүн үнэхэр чин сэтгэлээсээ хэлж гин. Тэгээд охин нь бол айгүй юм мундаг хөөрхөн охин байсан. Тэгээд ээжигээ заавал би эмчлүүлж чаднаа хчээ гэд ингээд ихтгэл дүүрэн ингээд хэлжсэн тэр хаарц одоо хүртэл ингээд надад ингээд бодогдоод байна л да. Тэгэхээр энэ подкастыг маань сонсож байгаа хин нэгэн ч гэсэн за магадгүй хэллийн тий одоо сэтгүүлч найз нөхөд таньдаг намайг мэддэг хинш байсан ихчид чин сэтгэлээсээ туслахыг хүсвэл мэдээллийг нь дамжуулахыг хүсвэл надтай холбогдож би бас ихчтэй урайлахын холбож өгнө гэж бол хэлмээр байна. Ягаад ч юм хоёртой туслахыг маш их хүссэн. Ингээд ч болтгоо олон хүмүүс ингээд сонсоосай. Ядаж намайг мэддэг хүмүүс ч гэсэн хоёрыг маань, та гурвыг маань тэг яаж ухаан амьдарч байгааг ингээд мэдээсээ сонсоосай. Хин нэгэн тусламжийн гараа сунгаасай гэж дүүр чин сэтгэлээсээ хүсэж байна. Эрүүл мэндийн шалтгаан нь
эмчлэгдэх ямар боломж байна? Маш их баярлалаа. Миний одоо ингээд гэсэн сэтгэл чи үнэхээр одоо уцаар явж байгаа ч надад мэдрэгдэж байна. Маш их баярлж байна минь дөө. Тэгээд эгчийнхнүүд бол одоо эхний удаа бол дор хаяж одоо 40 сая төгрөг дөнгөж одоо очиод эхний алхам хийлгэхэд онцлогооны нэг 2 сая 500 дөнгөж нэг үзлэгийн мөнгөний бол одоо шилжүүлээд урилга авсан байгаа. Одоогийн байдлаар. Тэгээд тэрнээс цаашаа бол одоо яг үнэхээр мөнгө төгрөггүй л одоо яг одоо олсон. Тэгээд одоо их чинь баг шантрах тийшээ хандж जैन дөө. За яг хөө ингээд хувь тавилантайгаа эвлэрээдээ гэсэн бодолтой байна дөө. Нийт одоо нийт эмчилгээний хэдэн сая төгрөг байх вэ? 170-аас 200 сая төгрөг. Тэгэхээр одоо энэ миний харж байгаа энэ хувийг маань яг одоо тогтоож өгнө гэсэн. Одоо би бол одоо метрээс цаашаа бол харж чадахгүй. Нүдний шилээ авчих юм бол метр дотроо ч хүний нүрийг одоо таньж чадахгүй болсон байгаа. Харин шилдэг ам бол нэг метрээс цаашаа бол метр нэг 50 орчим сантиметр бол хүний нүр амыг бол шилтэйгээ харчна. Шилгүү бол би нэлээ өөртөлөд нэг 40-50 сантиметрээр юунт л хаана. Тэгвэл мөрөө харах төдийл байгаа одоо тэгээд ер нь бол ядаж ингээд нөгөө юугүй эмчилгээгүй ямар ч одоо зогсоох эмчилгээ байхгүй ингээд өдөр тутам цаг минут тутамд ингээд хараа маань ингээд алдагдж байгаа. Ядаж нэг тусалж одоо байхгүй учраас дарга ядаад байна л гэдэг шиг л сууж байна дөө. За яг хөө тэгээ болох байх уу? Зөндөөл хэцүү амьдралыг туулаа болно ах уу гэж бодож байна дөө. Хараагүй болсон өнөөс зөндөөл байна. Их чинь тэгээд нэг хараагүй төвд очиж бүртгүүллээ. Өөрөөс шалтгааллах зүйлүүдийг ингээд хийгээд ээж байна. Охин маа Жижи одоо имжлүүлж чадахгүй бол ядаж одоо ингээд очих гэсэн Монголынхаа гоё газруудаар охин дагуулад явъя гэж бид за тгийгээд ингээд ярилцаад ингээд сууж байгаа. Зөндөө чимгэрсэн болохоор мартгүй миний нүд ингээд яаж байгаа юм бол тийш тэ одоо бол ингээд үлийг чигчээсэн нүднээс гадгүй юм уу яг үнийг хэлэхэд нүднээс дуурсан гэж байд юм болов Бүцэл сайхан болох байлгүй дээ хвчмэн. Тэгээд манай Монголын ард түмэн бас өгөөмөр сайхан сэтгэлтэй тушч тэ нэгэн сайхан ээжийг хоёр хөөрхөн үрсийг аврах бас сайхан сэтгэлтэй хин нэгэн гарч ирэх байхаа гэдэгт дүүн маш ихтэй байна. Гэгээлэг ийм амьдралын төлөө хичээнгүй Монгол эмэгтэйчүүдийн маань төлөөлөл олсон сайн төгсөгч маань энэ удаагийн подкастт орлоо. За миний подкаст бол ер нь бол гадаадад амьдарч байгаа ээжүүдтэй гадаадад амьдрахын жаргал зовлонгийн талаар хуваалцъя. Үр хүүхдүүдээ өсгөхийн талаар хуваалцъя гэж хэлсэн болол за үнэхээр за ийм нэгэн ээж байдаг юм шүү гэд бас одоо сайн төгсөгчигээ подкастт уран оролцуулж байгаа юм. Манай подкастын маань нэг одоо асуулт байд юм сайн төгсөгч. Манай сайн төгс эгчийн маань нэг өдөр хэрхэн яаж өнгөрдөг юм бэ? Хэдэн цаг гэж хэлдэг. Одоо бол эгчин надаа одоо бол эгчин болол юу өглөө бас баш гэртээ бас зүгээр байхгүй. Ер нь бол тэгээд угаах юм аа. Угаагаар тэр орноо цэвэрлээл хашаа хороогоо янзлал ингээд ер нь бас зүгээр байж чаддгүй хүн. Зүгээр байхад бол би өвдөд идэв. Яг үнийг хэлээд нэг нөө хэцүү байдаг шүү дээ. Өөр нь болохгүй гэдэг тийм. Тэгээд хүүхдүүдтэйгээ одоо зарим одоо амралтын өдөр бол нэг зайсан байсан гарчмаар гарчдаг. Тэгэхгүй болсондоо жоохон гутраад байгаа маа их чинь сүүлийн үед одоо хий гэсэн чи хаана хэцүү болчиход би өөрөө чи юм харахгүй авсан одоо байгууллага маань ч гэсэн бас хэцүү шүү дээ. Намайг ингээд авчихад юм хийж чадахгүй дутуу хийгээд ахаар чинь гар гэж хэлж болохгүй тийм ээ. Тийм болохоор тэгэл өдөр тутамдаа хоёр хүүхэдтэйгээ тэгэл
байж охиноо ядаж би одоо сургуулиас нь чөлөө авахгүйсэндээ маш их бас жоохон юу яагаад юм л да. Жишээлбэл за яхаа миний охин тэгээд дөнгөж 20-21 настай замын хүзүү уртан дөө их зам байгаа гэж л өөрийгөө одоо борч ядаа гэж. Охиноо яагаад сургуулиас нь чөлөө авсан бэ? Би охингүй бол би дээр нь бол гарч орч чадхаа болсон. Одоо ерөөсө зөвхөн мөрөөл харах төдий. Миний охин чинь миний одоо таяг, миний толгуур төшиг одоо бид хоёр чинь ингээл өглөө гараад орой орж ирдэг. Хаана ямар газар очивол одоо энэ гадаад явах хэмжлэгэнд маань жоохон төхөн болох туслах хүн олддtiin болов уу гэд. TV-с бусад телевиз одоо сайтууд TV-с хоёроос бусад телевиз сайтууд бол бүгд одоо худлаа хүн мэддэхгүй маш их байгаа учраас одоо сэтгүүлч бидний нэр одоо хүндэд маш их ингээд эргээд айгу хэцүү байдаг юм аа ихчээ уучлаарай гэдэг ингээд одоо тэгж хэлсэн хэлээд ер нь их хаалттай гэдэг юм байна. Миний подкастт бас оролцсон сайн төгсөгчдээ маш их баярлалаа. Удахгүй тэгээд бас сайхан мэдээг бидэнд дуулгана гэдэгт бас сэтгэлтэй байна. Сайхан сэтгэлтэй хүмүүс олон шүү өгч минь амьдрал баялаг. Тантай бас хамт ингээд цаг үеийг хамт туулаад таны түшиг тулгуур болоод таны тэ харах нүд тулах таяг болоод явж байгаа ийм мундаг охинтой гуравтаа хамгийн сайн сайхныг хүсье гэд подкастаа өндөрлүүлээ да. Баярлалаа миний дөө. За баярлалаа. Маш их баярлалаа.